зориг байвал арга нь олдно доо. Цубаса харихаараа шинэ сургуультай бейсболоор дахин хичээлгээ шийднэ. Даанч сургуульд нь охтын бейсболын баг байхгүй. Гэхдээ энэ Цубасыг хувьд огтхон ч асуудал биш. Цубаса сургуулийнхаа дугуйлангуудын танилцуулгын үеэр тайзан дээр гарan охтын бейсболын клуб байгуулж байгаагаа задлана. Туршлагатай тоглож байхгүй гэж үү? Цубаса бүх хүн технээс нь эхлээд заачхна. Бэлтгэл хийх бейсболын талбай байхгүй гэж үү? Багийнхантай хамт уулан дээр хаягдсан бейсболын талбай цэвэрлээд л тогтжуулчихна. Замд нь ямар ч цаад бэрхшээл тулгарсан ч Цубаса найзуудынхаа хамт даван туулна. Анхныг баг боож тоглож чадахгүй байсан ч тэд бүгд бейсбол дуртай болохоор хамтаа тоглон цагийг хөвгөлтөө өнгөрөөнө. Тоглолт бүрийн дараа тэд улам хүчтэй өсөлдөх зорилго тавина. Акацуки компани гар утасны тоглоомоос сэтүүлсэн Хачиг Ацуно Синдерелла 9 18 бейсбол нь гол сэдв хийний том тэмцээнд оролцохоосоо илүү хохот бейсбол тоглохыг маш их хүсдэг талаар түлхүү гардаг. Мэдээж бусад багуудаа тоглохоор томоохон тэмцээнд бүртгүүлдэг. Гэтэ зөвхөн нэг багтаа тоглоод өөр багуудаа тоглолтыг харуулдаг нь жоохон харамсалтай санагдсан. Өдөр бүр 1 8